За сайн мэдсэн үү? Ингээ 2 сарын челленжний Бууза шингээ челленжийн ялагч нартайгаа уулзаад байж гэн ингээд манай Бууза шингээ челленжийг Покери Sweet ивент гэж байгаа. Тэгээд Покери Sweet-ээр ивент гэсэн оюун гэрлэгчтэй баярлаа. Энэ гэдэг. Сая одоо би гүүгээд нэг жил гарсан. Нас орчим болж байгаа юм уу? Гэтэ өнгөрсөн үйл гүүгээд хэмжээнд гарсан. Тэгээ энэ үйл хөвлөгөж үзэж байна. Тэгээд челленж надад яг гүүхэд маань өдөр болгон гарч гүүхэд маань нөлөөллөө. За баярлалаа. Нийт хэдэн километр гүйлээ? Би 221. 2 сар тий. За сайн байдлаа. Сайн бацхан. Өөрийгөө танилцуулаач. За сайн бацхан уу. Намайг Жанингийн адилхан гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 34 дугаар сургуулийн багангийн багшаар ажилладаг. 2025 оны Улаанбаатар марафонд 21 км хөөснөөс хойш болж байгаа. Одоо яг тогтмолгүйгээд 7 сар болж байна. Бууза шингээ челленжд нэгдснээр би яг өөртөө тодорхой хэмжээний зөвлөгөө тавьсан. Өдөр болгон гүйгээд тэгээ 28 хоногийн би 27 хоногт гүйсэн 2 дугаар байранд орсондоо баяртай байна. За би ч одоо арсыгийнхаа жинхэнэ үндсэн гүгч шүү дээ. Тэгээд ингээд челленж болгонд аль болохоор оролцохыг хичээдэг. Тэгээд өдөр болгон 3 км гэхээр 3 км барьсан чи энэ хоёр аваргууд 3-аас илүү гүгээд тэгээд би 129 км гүгээд 5 дугаар байранд орлоо. Гэтэ өдөр болгон гүйлэгдэг энэ челленжтэй их хайртай. Челленжийг хайртай байна гэдэг чинь админуудаа бүр хайртай байна гэсэн үг шүү дээ. За баярлалаа. Манай нэгцээс хэдэн оноос эхэлж гүйлээ? Би ч 1900 он төрсөн хүн шүү дээ. Угаасаа 21 оноос нөгөө ковидоос 21 оноос зүггүйж хэлсэн тий. Ковидоос хойш 5 жил. Одоо таны пэст чинь нэг 5 Өстө 5 маа өнгөрцөн явж байгаа шүү дээ. өнгөрцөн явж байгаа тий. Анх 8-тай байсан. Анх 8-тай л гүйчихлээ шүү дээ. Номон хэд пэстээр гүйж юм? Ер нь өдөртөө дундчаа хэдэн километр гүйж юм? Би өдөрт нэг юм бол тогтмол 5-аас 8 км, 5-аас 10 км явж байна. Пейс дандаж пейс нэг 6-тай 5-50-50-аас 6 Ингээ гүйсэн чинь ямар мэдрэмж төрж юм? Ер нь ингээ дандч чинь уу яаж юм? Зарим хүмүүс л амар данддаг шүү дээ. Одоохондоо нэг дандаа ер нь жоохон аль болох залхуурч гал. Заримдаа амар ядардаг. Гэхдээ челленж бол гүйлэхээс ураад Челленж бол гүйлэхээс ураад байгаа юм нэрээ тийм. Өдөртөө хамгийн доотлох нь 5 км гүйдэг. Өдөр болгон гүйдэг. Өдөртөө гүйдэг бастай тэр маань тогтмол гүйдэг. Одоо баг гүйгээд ажилд явахаас илүү хамгийн түрүү гүйлтэй хийчихээ тэгээ ажилд явдаг болсон байгаа. Одоо албан гүйлт болсон байгаа. Гүйлт бол хоббитой болсон, дурлаж байгаа. Бас хайртай болж байгаа гүйлтэд. Тэгээ олон хүмүүс амар юм над шиг ингэж суралцж байгаа гүйлч болохоор мэдхгүй зүйл байгаа анхлаас олзож болохоор. Тэгээд амар челленж нэгтгэхэд бүр амар гоё байдаг. Тэг бусад хүмүүсийг ингээ харахаар бусад хүмүүсийг харж байгаа пост тэгээд стори гүйснэрээ тэрийг хараад бүр амар урам авдаг. Тэгээд амар яг ингээл манай гүйцэн байж тэгээд танихгүй ч гэсэндээ онлайнаар бид нэгээр хааж гүйж байгаа. Танихгүй ч гэсэндээ гүйцэн байна нэ гэл. Тэгээд жоохон ингээд тиймхүү челленж нэгтгэхэд надад амар урамтай, ирч хүчтэй тийм байсан. Тийм бидний гүйлгээд байна тий. Гүйлт бол яг ингээл дотоод хүнтэйгээ амар ярилцдаг. Би гүүхээс өмнө бол өөртөө гүн ярилцдаг төрлийн хүн гэж боддог байсан. Ярилцдаггүй ялангуяа одоо холын гүйл хасагдсан сайн холын гүйлт болохоор яг өөртөө хүн дотоод ярилцдаг. Бас стресстэй л гэдэг. Би нөгөө бага ингээ багшлахаараа амар олон хүүхдтэй өдөрт ингээд 55 хүүхдтэй ажилладаг болохоор амар ингээд стресс жоохон ажлын ачаал ихтэй байдаг. Тэгээ одоо гүйснээр болохоор надад тийм стресс байхгүй байна. Бас тайвшрал гүйснийхаа дараа сонголтоо хийжээд амар тайвшрал ирч хүч. Одоо ер нь бол намайг эргэн тойрны хүмүүсээр гүйч гэж бодсон байгаа. Би гүйж сурж байгаа. Эргэн тойрныхандаа найз нөхдөд, ажлынхандаа гэр бүлтэй бол баг нөлөөлж эхэлж байгаа. Амар дуулж байгаа. Хамгийн гоё юм болохоор яг ингээд амар гоё ирч хүч өгөөл өөртөө амар ярилцдаг. Хамгийн нэг үгээр хэлэх юм бол гүйж бол тайвшрал. би чинь ерөөсөл эрүүлээрээ гангараад явж байгаа шүү дээ. Даралтны юм уухгүй, ямар нэгэн юм тариа хэрэглэхгүй. Ер нь тэр
Энэ хүмүүс ч одоо ингээд тэтгэврийн хөнгөөс сар жилд одоо нэг амралтдаг л гэсэн цогт явдаг л гинлээ л гэж ярина. Би сүүлийн 4 жил ерөөсөө тийм ямар нэг амралт цуглалд яваагүй шүү дээ. Амралт цуглалд явснаас илүүтэй гадагшаа тутагшаа нэг боломжтой мөнгөний боломжтой бол одоо оргишоо хойшоо жижигхэн тэмцээнүүд орсон нь мөнгөө зарах тэгээд агаар салхинд гарах тэгээд жижигхэн тэмцээнүүд орох сонирхол аягүй өндөр байна. Одоо ямар тэмцээнүүд орчод нь гадаад их. Гадаад чи Японд чинь Едагийн 20 км-ийн улдаанд орчод ирсэн 24 онд уулын үлд. Тэгээд нодон чинь одоо энэ урагшаа юуны цагаан хэрмийн гүйлтгээд цагаан хэрмийн тэр гүйлтэнд очиж 10 км гүйсэн. Одоо уулын гүйлт. Тэгээ одоо энэ 26 онд чинь 9 сарынхаа бүртгүүлсэн байгаа. 9 сарын 13-нд тэнд очиж бас орондоо. Жанжико очиж орж байгаа. Сая тэгээд Франц, Итали, Швейцараар тэмцээнд орсон уу та? Тэмцээнд бол ороогүй. Гэхдээ манай нөгөө 3 элит мундаг гоё дулам сүрэн их цаа дэмжиж явсан. Тэр дэмжиж үсгүй. Персонал ассистент буюу туслахаар нь явсан баг. Тийм. Супер. Гүнээр тэр Альпийн нурууны тэр дээгүүр 100 км гүйж байгаа 175 км гүйж байгаа хүмүүсийг ингээд нүдэрээ харж тэрийг биширч байна гэдэг бол үнэхээр энэ гүйлтийн минь буян. Манай эцэг хэл залуучуудад маш гоё үлгэр дүүрэлүүлдэг тий. Зааланд хүмүүс 50-тай хүмүүстэй 50-тай хүмүүс би одоо хөргөт юм байна гэдэг эцэг хэл хараад баярлж байгаа. Би ч гэсэн чадах юм байна шүү дээ гэдэг амар урам авдаг тий. Манай эцэг хэл жинхэнэ супер одоо нөлөөлөгч болж байгаа юм шүү. За та нартай баярлалаа. Уг нь 5 хүн юу шалгаруулсан гэсэн чинь нэг нь гадаадд нөгөөдг нь хөдөө байгаа юм байна. Тийм байна. За баярлалаа. Баяртай. Бүгээрээ